За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Би ТV Тавтай Марил. За өнөөдрийнхээ дугаараар би ямар бичлэг хийх гэж байгаа вэ гэхлээр What's in my phone гэдэг бичлэг хийх болно. Ямар мухай хэлж вэ? За миний утсан дотор юу байдаг вэ гэсэн тийм бичлэг байх болно. Гэхдээ яг миний утсанд яг тийм онцгой, содон зүйл бас байхгүй. Зүгээр л нэг жирийн хүн болгонд байдаг тиймэрхүү зүйлүүд л байдаг. Гэхдээ яг хуу ингээд би одоо ямар апаар файлаа цээжилдэг ч юм уу, ямар апаар ханзаа цээжилдэг ч юм уу, одоо зарим хүмүүст хэрэгтэй ч гэж магадгүй. Бас энгийн юм чинь бас зарим хүмүүстээ сонирхолтой байдаг шүү дээ. Тэгэхээр за мэдгүй зүгээр л ямар ч гэсэн угцаа танилцуулъя. За ямар ч гэсэн би ийм утас барьдаг. Энэ болохоор iPhone 11 Pro Max гэдэг утас. Гарын нэгээд баг ингээд бүр багтаж яддаг. Ингээд ганц гараараа юм бичгд бол нэлээд төвхтэй байдаг. Тэгээ би ерөөсөө энийг нөгөө гайхуулж байгаа юм биш, ингээд бас хитрхи ингээд том бахаас жоохон нэг тиймэрхүү ядаргаатай хүнд болчтой ганц гараараа юм бичиж болохгүй, заавал хоёр гараар бичих шаардлагатай ч болдог. Гэтэ энэ дэлгэцэн том бахын ингээд өөр нэгэн давуу тал нь болохоор мэдээж бичлэг энэ төр үүсгэж байлаа, айгүй гоё том дэлгэцтэй гоё байдаг. За кейс нь болохоор би яг одоо ийм кейс хэрэгэлсэн байна. Арьсан. Гэтэ ийм хиймэл арьсан хэл да, зүгээр бэлч нэг ийм арьсан юм дуртай болохоор ари үед нэг ийм арьсан ийм кейс авсан. Жохон үнэтэй кейс юм шиг харагдаж байгаа байна. Гэтэ нэг тийм үнэтэй байгаагүй. Утасныхын хувьд болохоор өөрөө яг ийм өнгөтэй. За одоо тэгвэл хэдүүлээ доторхыг харцгаая. За миний лог скринд болохоор ийм зураг байдаг. Би ч юм аашээ. Энэ зургийг хараад нэг тийм тайвширмаар санагдаад ийм зураг тавьсан. За миний home screen-ийн зураг ч гэсэн санийхтай яг адилхан зураг байдаг. Тэгээд миний home screen болохоор ийм 3 ийм дэлгэцтэй гэх юм уу. Минийхэнд байгаа энэ дэлгэц нь болохоор миний бүр хамгийн их хэрэгэлдэг аппликейшнууд байдаг. Хоёр дахь нь болохоор нэг их хэрэгэлдэггүй, ялангуяа энэ фолдертайгаа зүйлүүдийг бол нэг их хэрэгэлдэггүй гэж хэлж болно. За энэ 3 дахь скрин дээр нь байгаа аппликейшнууд нь болохоор бас дандаа хэрэгэлдэг, айгуу чухал бас сайхан татж авсан аппликейшнууд байгаа. Эхний ингээд 4 аппликейшн болохоор бүр хамгийн их хэрэгэлдэг календар, фотос, камера, клок энэ төр гэл янз бүрийн тийм аппликейшнууд байгаа. Тэгэд би зураг авахтаа болохоор дандаа iPhone-ийн өөрийнх нь энэ камераар нь зураг авдаг байгаа. За мэдээж цаг бас хамгийн их хэрэгтэй. Тэгээд энэ дээр бол ингээл дандаа сэрүүлгээ ингээд тавьсан харагдаж байна. 11 цагт дандаа өдөр алган юм уудаг болохоор имээ уу гэд ийм сэрүүлэг бол өдөр алган тавигдсан байна. Тэгээд бас энэ зураг дотор яг ямар хуу зургууд байгааг бас сонирхож байж магадгүй. За миний зураг нийтдээ 2247 гэжээ бас би тааруулаагүй ш, өөрөө ингэж таарсан байна. За яг зургуудаа ингээд бүгдийнээс харуулна гэж бас чадахгүй, зүгээр хальт ингээд бас таруулмаар байгаа зураг ч юм уу. За ойрын үед тэгээд бас хичээлийн зургуудаас айгүй их байгаа. Ямар зураг харуулмаар юм те. Дандаа хичээлийн зургууд л байна да. Иймэрхүү зураг мөр харуулах юм уу? Өөр зажмээггүй юм уу? Дандаа л миний зураг байна дөө. Миний сайхан яг ийм газар л авсан шүү дээ. Яа, ямар гоё дгүй. Shibuya Sky лөө тийш явчаад ирсэн. За дээрийн зургаас таад үзүүлчих зураг байна. Хараад их. Энэ бүр миний нэлээд дээрийн зураг төхөө. Өөртөө 18 настай байсан баха би. Одоо 18 жишээ юу вэ? Монголд ирсэн гэхэр чинь 17 болоод үеийн зураг. 17 таа гэсэн чинь хүмүүс бол зүгээр алж чинь. Энэ кейс нь бүр кейс нь баг алдсан байгаас яах гэж энэ үед яг ийм кейс үсэн юм мэдгүй. Бас хумсаа харуулж чий бас ингээд. Би нэрээ ийм амар шар үстэй байсан шүү дээ. Амар гооз. Тэгээд энэхтэй яг гоё өнгөтэй байсан юм а, яг гоё ногоо өнгөтэй байсан. Тэгээд яг угаагаал гэсэн чинь өнгө нь гараад бүр амар санаа муухай нэг тийм золбон шар өнгөтэй болсон шүү дээ. Анхандаа яг гоё өнгөтэй байсан ба яг үснээр яг тийм нэг ногоо саралтай нэг тиймэрхүү өнгөтэй байсан. Өөр чинь бас за миний 10 жилийн зураг байна. Энэ одоо хизээж юм бэ мэдгүй. За цаг агаар бол мэдээж одоо тэр өдрийн өмсөх хувцас цаг агаар харж одоо шийддэг. Энэ дээр хүртэл цаг агаараа ингээд томоос том ингээд тавьсан. За Facebook байна. Би нэрээ ийм Facebook ашигладаг. Ийм би нэрээ одоо яа гэсэн ийм Facebook ашигладаг. За Instagram гэх юм бол ийм
Beanie BB гэсэн ийм Instagram ашигладаг. Таад маань хүсвэл дагаж болно шүү. Тэгээд story хаяад оруулалт юм дөө чаас. За хажуудлах нь YouTube Studio гэдэг энэ нь болохоор одоо YouTube-ийн одоо статистикийг хардаг тийм аппликейшн байгаа. Тэгээд би энийг өмнөх бичлэгэн дээр нэг тайлбарлаж ирсэн. Тэрнээс үзээрэй. За Gmail бол бүр амар хэрэгэлдэг. TikTok болохоор би ерөөсөө ашигладаггүй. Зүгээр TikTok үзэгчдийн нэг бараг өдөрт бараг 1 цагийг TikTok-т л зарцуулдаг байгаа. За хажуудлах нь Netflix, Ori гэдэг кино үзэх тийм аппликейшнууд. За ойрын үед Netflix дээр ямар цуврал үзэж байгаа вэ гэх юм бол ойрын үед болохоор Netflix дээр нэг иймэрхүү цувралууд уржигдэр айлуу үзээд өгтлээ уйлсан кино гэх юм бол энэ Green Mile гэдэг Green Mile-ыг жоохондоо үзчихсэн л та. Гэтэ ингээд ер нь бол мартцсан. Уржигдэрхээ ингээд үзсэн байхгүй тэгсэн чинь ёо oh my god. Үнэхээр шилдэг кино. За тэгээд энэ дагавар болохоор Settings, Safari, Player GR гэдэг болохоор нөгөө японочдын баг мессенжер гэсэн байхгүй. Тэгэл японочдтой ч юм уу гадаад хүмүүстэй харьцахдаа энэ Line-ыг ашигладаг. Японочд ер нь бол мессенжер гэж ер нь бол баг мэддэггүй шүү дээ. Энэ дандаа японочд бол энэ Line, тэгээд Twitter зэргийг бол амар их ашигладаг. За дагавар болохоор App Store, Google Maps гэдэг. Энд харагдж байгаа нэг юм Япон нэртэй энэ аппликейшн болохоор миний цагийн ажлынхаа нөгөө цагийн хуваарийг гаргадаг. Ер нь бол нэг тийм календар шиг юм аппликейшн байгаа. Тэгээд цалин энтрийг ер нь бол бодоод өгчдөг. За мазаалаа байна. За хажуудалд нэм томоор ингээд цаг агарын юм байна. За хоёр дахь дэлгэцэн дээр болохоор нэг иймэрхүү аппликейшнууд байдаг. За энэ дээдлийн PayPay гэдэг гар утаснасаа төлбөрөө төлөх боломжтой тийм аппликейшн байгаа. За энэ хажуудлах нь MyAU гэдэг миний утасны компани аппликейшн байна. Тэгээд тооны машин, Amazon, би ер нь бол онлайн шоп орохтой дандаа л ер нь бол Amazon ордог. Тэгмээр Amazon-оос өөр сайт дээрээс итгэж чаддгүй юм аа гэсэн. За Pixar байна. Pixar болохоор миний одоо бичлэгнийхаа thumbnail энтрийг хийхэд ашигладаг аппликейшн байгаа. За Google Translate, Notes, Voice Memos, mail зэрэг нь. Энэ mail болохоор ерөөсөө миний ашигладаггүй mail. За энэ хажуудах Shazam гэдэг энэ аппликейшнийг бол амар ашигладаг. Ямар нэгэн дуу явуул энэ Shazam-ыг ингээд асаагаад тэр дууныхаа нэрийг олж чаддаг аппликейшн. Ковидтэй цаг үед Zoom, Google Meet энэ төр бол миг ашиг олж байгаа аппликейшнуудын нэг байх. За доотлолт нь ийм фолдерууд байна. Цаанаасаа ингээд тохиолгоогоор өөрөө ингээд нэрээ өгсөн байгаа. За ямар ч entertainment гэсэн хэсэгт нь бол Abema гэдэг Японы ингээд контент энэ төр гардаг аппликейшн байгаа. Тэгээд энэ Apple-ийн Apple TV, тэгээд энэ VLive гэдэг солонгос одууд энэ дээр ингээд live энэ төр хийдэг. Тэгээд тэр нь бол амар гоё photo and video гэдэг байна. За энэ дотор болохоор мэдээж одоо нэрнээсээ л харагдаж байгаа угаасаа яг ингээд зураг авдаг аппликейшнууд, бичлэг авдаг аппликейшнууд, янзлдаг аппликейшнууд гэх тиймэрхүү аппликейшнууд байгаа. За эндээс танилцуулах аппликейшн гэх юм бол энэ We Heart It гэдэг энэ аппликейшн байгаа. Янз бүрийн ингээд wallpapers-ууд аягүй их байдаг. Ер нь бол ингээд аягүй гоё vibe-тэй тийм зургууд энэ дээр байдаг. Intro maker гэж байгаа. За бичлэгнийхаа intro болон outro энэ дээр ингээд хийсэн дууныхаа нэр энтрийг нь асуугааддаг. Тэгээд энэ дотор дуу нь байгаа байх. Нэрийг бол би одоо мэдэхгүй байна. Vacation гэнэ үү? За энэ дээр болохоор ерөөсөө хэрэгэлдэггүй утсан дээр өөр дээр нь байсан аппликейшнууд энэ дотор ер нь бол байж. За хамгийн захын энэ фолдер нь болохоор games гэдэг. Тэгээ таад нэрээ гоё тоглоомын санал байвал бичээрэй. Би бас яг ойрын үед бас гоё тоглоомоор санагдаад байгаа. Lifestyle гэдэг ийм цагийн ажил хийдэг Японы аппликейшнууд энэ дээр байна. За энэ доотлын хоёрыгаа болохоор энтлийнх нь болохоор ингээд янз бүр ингээд Япон өсчин гоо сайханы тийм салон энэ төр хайхад энэ аппликейшнийг ашигладаг. Flow гэдэг нь болохоор яг тодорхой үзүүлэх боломжгүй эмэгтэйчүүдийн одоо биеийг нь хяндаг аппликейшн ч гэх юм уу одоо сарын тэмдэг хизээ ирэх мэрхээ одоо мартцсан үед аппликейшнээр ингээд тэмдэглэх юм бол яг өвчлөлтөнд сэргийлэх боломжтой ч юм уу тийм аппликейшнуудын нэг. Shops гэдэг folder одоо дэлгүүрүүдийн аппликейшнууд. За энэ нь болохоор social networking messages энэ дотор явж гин. Тэгэл азар тэгээ энэ нэг Японд яриаддаг аппликейшн баггүй юу? Азар гэдэг аппликейшн нь болохоор одоо гадаад хүмүүстэй шууд холбогддог тийм аппликейшн байгаа. Нөгөө шууд видео кол хийдэг. Тэгээд бүр амар сонирхолтой. За энэ доор нь болохоор education гэдэг folder миний ханц цээжилдэг аппликейшнуудын нэг levelтэй. Тэгээд эндээс ингээд сонсоод ингээд одоо энэ бүрэнхэд байгаа ханцыг ингээд бичих юм. Papago гэх юм ааши. Солонгос Япон англи translate Shirabe Jisho гэдэг энэ аппликейшнийг татаад үзээрэй. Хираганагаар хайх юм бол ингээд ханз нь ингэж гарч ирдэг, дуудлага нь гарч ирнэ. За хамгийн сүүлчийнхэн screen дээр нь болохоор за энэ дээр болохоор би нөгөө нэг алхалтаа хэмждэг. Өнөөдөр би 5036 алхалт хийсэн байна. За дараагийн бас миний айгуу бүр
high recommend хийх нэг аппликейшн байгаа. Тэр нь болохоор HippoCards гэдэг Монголын аппликейшн байгаа. Үг цээжилдэг аппликейшн баггүй юу. Тэгээд таад бол энийг заавал татаж аваасай гэж хүсэж байна. Чин ийм олон төрлийн юм хэл байдаг. Тэгээд ингээд эндээс нь Япон хэлийг сонгох юм бол ингээд анхан шаад, дунд шаад, зураг нь аягүй ингээд хөөрхөн байгаа хөөрхөн зурагтай. Монгол ийм төсөөдөө хөхтэй ингээд зөөрлцэн, цээжлэхэд амар болгоцсон. Энэ минь нь бол аягүй хөөрхөн санагддаг. Ер нь бол иймэрхүү үнийн дүнтэй. Гэхдээ та промо код дээр нь биний гэсэн промо кодыг хийх юм бол энэ аппликейшнийг ингээд хямдруулж ингэж худалдаж авах боломжтой. Подкаст байна. Подкастаас арай их сонсож байгаа. Энэ болохоор одоо нэг кредит карттай нэг төстэй кредит картны оронд ийм аппликейшн ашигладаг. Тэгээд миний банкны одоо дэвтрийн тийм аппликейшн. Тэгээд энэгээр би дансныхаа үйлдвэрлэлийг шууд энэхүү аппликейшнаараа харчдаг. За манай сургуулийн аппликейшн байна. Твиттерийг татсан байна. Яагаад гэвэл шинэ сургууль дараад японочууд чинь Twitter бүр амар ашигладаг. Twitter жоохон ашиглаж сурд юм уу гэж бодож байгаа. За энэ дарагдж байгаа энэ дөрвөн аппликейшн болохоор миний бүр хамгийн их ашигладаг аппликейшнууд байгаа. Messenger. Ер нь бол хүмүүстэй одоо харилцаа тогтоохтой бол ер нь ихэвчлэн Messenger ашигладаг. За Apple Music гэн гадуур явахтаа бол байнгын YouTube байна. Би энэ YouTuber амар дуртай. Michelle Choi гэх юм уу? Бис нэрийг мэдгүй Michelle гэж унших хаа. Тэгээд амар гоё vibeтай бичлэгүүд дандаа хийдэг. Тэгээ миний санал болгох YouTuber. За тэгээд нэг иймэрхүү бинийг явуулсан нэг иймэрхүү зүйлүүд л байдаг юм байна гэсэн бичлэг байлаа. За тэгээд өнөөдрийн бичлэг та хэдэд таалагдсан гэж найдаж байна. Хэрэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа мартаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Make I shot like you did. Now I got my feelings at the door.